Та бүхэнд өнөөдрийн мэд хүргэе. За өнөөдөр ой тогтоолт, за тэгээ ой тогтоолтоо сайжруулах тийм ээ, хэлбэр тогтоох аргуудын талаар хичээлээ бэлтгэн та бүхэнд хүргэж байна. За юуны өмнө бол ой тогтоолт гэж юу вэ гэдэг талаар бид бүхэн ойлголт авах хэрэгтэй. За ой тогтоолт гэдэг бол аливаа үзэгдлийг мэдлэг туршлага дээрээ тулгуурлан тогтоох, хадгалах, за тэгээд буцаа хэрэглэх буюу таних, сэргээ санах үйл явцыг бид нар ой тогтоолт гэж нэрлэж байна. За өөрөөр хэлбэл юмсын талаарх ойлголт бидний тархинд бууж хадгалагдсан үлдэхийг бол ой тогтоолт гэж нэрлэж байна. Мэдээж ой тогтоолт байхгүйгээр суралцах, за хөдөлмөрлөх, ажиллах ийм боломж бол байхгүй болно. За ой тогтоолтын төрлүүдийг судлаачид бас олон янзаар авч үзсэн байна. За эдгээрээс хамгийн түгээмэл авч үзэж байгаа хэлбэр бол мэдрэх ой, богино хугацааны ой, урт хугацааны ой тогтоолт гэсэн ийм гурван төрөл хэлбэрийг бол авч үздэг байх нэ. Хүнд гаднаас ирж байгаа бүхий л нүд тараа, чих тийм ээ, үнэрлэх, амтлах, мэдрэхүйн эрхтнүүдээр дамжин бидний тархинд ирж байгаа мэдээллүүд бол бүгд мэдрэх ой болдог. За эдгээрээс тодорхой хэсэг нь бол цаашаа богино хугацааны ой тогтоолтод шилждэг. За мөн богино хугацааны ой тогтоолтод байгаа мэдээллүүдээс цаашаа зарим нь бол урт хугацааны ой тогтоолтод хадгалагддаг байна. За тэгэхээр хүүхдүүдийн хувьд сурж байгаа ямар нэгэн мэдж тогтоож байгаа зүйлсээ бол урт хугацааны ой тогтоолтонд оруулах ийм шаардлага бол хэрэгтэй байдаг. За эдгээр мэдээж эхлээд мэдрэх ойгоор дамжаад, за тэгээд богино урт хугацааны ой тогтоолтонд мэдээллүүд ордог байх нь. За судлаачид мэдээж эдгээрийн хугацааг бол тодорхойлсон байна. За тодорхой судлаачид бол мэдрэх ой бол 1-3 секундын хугацаанд бол мэдээлэл хадгалагддаг. За богино хугацаа бол 15-аас 30 секунд орчим бол хадгалагдана. За урт хугацааны ой тогтоолт бол 1 секундээс цаашид хэдэн 10 цаг, өдөр. За тэгээ мэдээж амьдралын хугацаанд бол хадгалагдаж болох юм аа гэж тодорхойлж байна. За мөн ой тогтоолтын төрлийг мэдрэхүйн эрхтний онцлогоос нь хамааруулад харааны ой тогтоолт, сонсголын ой тогтоолт, хөдөлгөөний ой тогтоолт, сэтгэлийн хөдөлгөөний ой тогтоолт гэж бас ангилж байна. За эндээс жишээлбэл зарим сурагчдын хувьд бол харсан зүйлийг илүү тогтоох нь их байдаг бол зарим сурагчдын хувьд сонсох хөдөлгөөний, за тэгээд сэтгэлийн хөдөлгөөний үед бол бас илүү сайн тогтоох ийм байдлууд байдаг байна. За ой тогтоолтын процессууд бол тогтоох, хадгалах, таних, сэргээн санах гэсэн ийм ой тогтоолтын процессууд бол байдаг байх нь. Хүн ой тогтоолтод мэдээллийг оруулахын тулд эхлээд аливаа мэдээллийг тогтоодог. За тогтоохдоо бол мэдээж утгачлсан янз бүрийн арга хэлбэрээр тийм ээ, механикаар, давтах хөдлөөр ч юм уу тогтоодог. За тэгээ мэдээлэл хэр зэрэг илүү их цэгцтэй ингэж хадгалагдах тусмаа иргэн хэрэглэх тийм ээ, бусад зүйлд бол илүү хэрэгтэй байдаг. За тэгээ мэдээлэл бол таних, сэргээн санах замаар бол хэрэглэдэг байх нэ. За ой тогтоолттой холбоотой бас нэг юм яригддаг зүйл бол марталт гэдэг зүйл байгаа. Мэдээж хадгалсан мэдээллүүд байхгүй болохыг бол марталт гэж байна. Марталтанд бол олон зүйл нөлөөлдөг. Цаг хугацаа, тухайн мэдээллийн хэрэгцээ, шаардлага, сонирхол, хандлага тийм ээ. За тэгээд тогтоосон хүний тархины үйл ажиллагаа. За магадгүй тэр мартахад бол тэр тархины гэмтэл юм тэрэ, хэмийн бодис. За тэгээд нас тийм ээ, тухайн хүний нас тухайн зүйлээ хэр зэрэг давтаж дасгалжуулж ийн гэдэг. Эдгээр зүйлүүд бол нөлөөлнө гэж үздэг. За мөн сэтгэл зүйч Зигмунд Фрейд бол би тааламжгүй зүйлсийг бол мартах ийм механизм ажиллаж идэг гэж ингэж бас тайлбарлсан байдаг. Мэдээж марталт нь тархийг хамгаалах
өөртөө боловч байнга одоо хэмжээг мартах нь бол мэдээж мэдлэг эзэмших хэд бол саад учруулдаг юм байх нэ. За марталтай холбоотойгоор Германы сэтгэл зүйч Эббингауз 1850 онд марталтын морь гэдэг зүйлийг бол гаргасан. Түүний үзнээр бол тогтоолтын дараа марталт маш эрчимтэй явагддаг гэж ингэж үздсэн байна. За одоо ч сэтгэл судлалын шинжилгээ ухаанд энэ марталтын морийг бол ашигласаар байна. За жишээлбэл одоо 100% тогтоосон зүйлсүүд тийм ээ. За юу гэдэг нэг өдөр одоо жишээлбэл 10 англи үг тогтоолох гэж бодъё. За тодорхой хугацааны дараа за 20 минут юм уу 1 цаг 9 цагийн дараа гэхэд баг нөгөө 10 үгний чинь 60 70 80% мартагдах ийм үйл ажиллагаа бол эрчимтэй үүддэг гэж ингэж үзэж байгаа. 10 үгнээс одоо жишээлбэл нэг 2 3 үгтэй сэргэн санаж ч юм уу тийм иймэрхүү байдал байна. За тэгэхээр энэ зүйлийг хэрхэн яаж одоо урт хугацааны ой тогтоолтонд оруулах вэ гэхлээр за ингээд та бүхэн зураг дээр харж байгаа бах. Нэг өдөр 10 үг тогтоосон болвол ингээд эхний тогтоосны дараа бол марталт маш эрчимтэй ингээд за энэ морин бол огцом доошоо ингэж явж байгааг та бүхэн мэдж байгаа бах. За нэг 20% мартагддаг ч юм уу те нэг цаг өдрийн дараа ч юм уу. Тэгтээ мэдээж энэ бол тодорхой хүүхдийн хувийн онцлогтой бол бас ой тогтоолтын онцлогтой холбоотой. Зарим хүүхүүд 10 үг тогтоогоод зарим хүүхдүүд 10 цагийн дараа мартчих, зарим хүүхд магадгүй 20 цагийн дараа те. Зарим хүүхдүүд бол нэг 5 цагийн дараа гэхэд тодорхой хэсгийг мартчих ч юм уу онцлогтой байдаг. Тэгэхээр багш нарын хувьд бол тухайн хүүхд нь хизээ тухайн зүйлийг илүү их мартаж байна гэдгийг тогтоох. За тэгээд 9 цагийн дараа мартдаг хүүхдийг бол мэдээж 9 цагаас өмнө 8 цаг юм уу те орой гэрте очиж заавал давтах ёстой шүү гэдгийг ингэж сануулж эцэгчүүдэд хэлж явах. Энэ бол ой тогтоолтод сайнаар нөлөөлнө. За тэгээд нэг тогтоосны дараа тодорхой хугацааны дараа дахин сэргэн санаагаад энэ тасархай зураасаар дахин сэргэн санаад бүх зүйлээ тогтоож болно. За энэний дараагаар бол нэг марталтын морь маань огцом доошоо байсан эхний удаа байсан бол аажмар юм налуу болж байгааг та бүхэн харж байгаа. Энэ маань мартах хугацаа бол арай уртсаж байна гэж ингэж ойлгож болох юм давталтаас хамаараа тийм ээ. За та хүүхдтэй эхлээд тодорхой заасан зүйлээ 1 хоногийн дараа давтуулсан бол дараа нь дахиад 2 хоногийн дараа давтуулаад за дараа бол 3 хоногийн дараа ч юм. Гэх мэтлэнгээр бид нар бол мэдээллийг урт хугацааны ой тогтоолтонд оруулах боломжтой байна. За бүгдээрээ таны ой тогтоолтыг шалгах хялбархан тестүүдтэй танилцъя. Та дараахан өгсөн зургуудыг сайтар ажиглаад богино хугацаанд за 20 секундын хугацаанд бол тогтооно. Би эндээс хугацаа харна. За бэлнүү бүгдээрээ анхаарлаа төвлөрүүлээд наашаа сууцгаараа. За эхэлцгээе. За та 20 секундын хугацаанд дараах зургуудыг ажиглах ёстой. За цаг болсон байна. Цаг боллоо. Та дараах 7 асуултанд хариулна. За нэг дөр асуулт хэдэн зураг байсан бэ? Таны хариулт. За зөв хариулт бол 20 зураг байсан байна. За асуулт 2. Баруун дээд буланд ямар зураг байсан бэ? За зөв хариулт онгоц байсан байна. Асуулт 3. Шөхөр ямар өнгөтэй байсан бэ? За зөв хариулт бол цэнхэр өнгөтэй байсан байна. За асуулт 4. Алим ямар өнгөтэй байсан бэ?
За зөв хариулт ногоон өнгөтэй айлын байсан байна. Асуулт 5. Зургууд дунд байсан хоёр амьтныг нэрлэнэ үү? За зөв хариулт бол шуу болон нохоо байсан байна. За 6 дугаар асуулт. Байшин ямар өнгөтэй байсан бэ? Зөв хариулт хар өнгөтэй байсан байна. За 7 дугаар асуулт. Ундааны лаазан дээр ямар бичиг байсан бэ? Кола гэсэн бичиг байсан байна. За та бүхэн хэдэн асуултанд зөв хариулснаа тооцон гаргацгаана уу? Бол асуултаас хэдэн асуултанд зөв хариулсан бэ? За 4-5 асуултанд зөв хариулсан бол таны ой тогтоолт сайн байна. За 6 асуултанд зөв хариулсан бол таны ой тогтоолт бас маш сайн байна. 7 бол гайхалтай ой тогтоолттой хүн байна. Бүгдэнд баяр хүргье. За ой тогтоолтод мэдээллийг хялбар оруулах ийм боломж өслийн талаар судлаачд бол авч үзсэн байдаг. За ингээд ой тогтоолтод мэдээллийг хялбархан тогтоох юм аргыг бол мнемотехник гэж Оксфордын тал бичигт тэмдэглэсэн байна. За энэ бол этник грекийн ой хооны бурхны нэрээс үүдэлттэй ийм үг бол байх нь. За орчин үед бол мнемотехникийг тогтоох чадвараа нэмэгдүүлэх ой тогтоолтын арга техникүүдийг бол ингэж нэрлэдэг байна. За мнемотехникүүдэд бол мэдээж тухайн хүн тохирсон хялбар тогтоох олон янзын аргууд бол байдаг. За жишээлбэл байршилтай холбон тогтоох ийм арга бол байна. За Цицероны орон зай байршлын арга гэж та бүхэн сонсч байсан баг. За эртний Римийн уран илтгэгчтэй философч Цицерон бол аливаа зүйлийг тогтоохдоо тодорхой байршлуудад очиод тогтоодог. За өглөө босоод цай ууж байхдаа нэг хэсгийг тогтоодог ч юм уу те. Өглөө мод дотор агаарлаад алт явж байхдаа тодорхой нэг хэсгийг тогтоодог ч юм уу. За тэгээд тэр зүйлээ сэргийн санах замаар мод дотор явж байгаа үеэ сэргийн санах замаар ч юм уу. Тэр үед тогтоосон зүйлээ сэргийн санаж ингэж ярьдаг байсан байна. За түлхүүр үгийн арга. За тодорхой тогтооход бэрхшээлтэй зүйлүүдийг та бүхэн тодорхой түлхүүр үг зохиогоод ингэж бол тогтоож болох юм аа. Жишээлбэл манай багш нарын заадаг их шигт гэвлэгч, заримдаг гэвлэгч гэдэг Монгол баавар, цоожоос тушаач гэдэг үгээр илэрхийлж байгаа нь бол энэ түлхүүр үгийн арга юм аа. За KWL арга гэдэг те. Жишээлбэл nab буюу мэдих, wants буюу мэдхийг хүсэж, learning мэдж авлаа гэдэг үгүүдийг нэгтгэхэд KWL арга гэдэг ингээд түлхүүр үг зохиодог ч юм ийм тогтоох хэлбэр байна. За мөн дуу шүлгийн хэмнэлд оруулж тийм ээ тогтоодог ийм хэлбэрүүд байдаг. Тэгэхээр илүү их олон мэдээллийг дуу шүлгийн хэмнэлээр тогтоохос боломжтой байна. За мөн төсөөлөх мөн үлгүүрийн арга гэж нэрлэгдсэн ийм арга бол байна. Их хэмжээний олон тоог тогтооход ч юм уу те ингэж ашиглагддаг ийм зүйл байна. За та бүхэн дараах тоонуудыг тогтооно. За тогтоосон байх. За тогтоосон тоонуудаа өөрсдөө бичээд үзээрэй. За тоонуудыг үзье. За энэ жишээлбэл ингээд тодорхой хэсгүүдэд хуваагаад олон тоог тэгээ утга оноох замаар тийм ээ. За 38 юу гэдэг 38-тай аав гэдэг ч юм уу тийм ийм дуу өнтер байдаг баг. За 38-тай аав гэдэг ч юм уу миний ах 38 настай ч гэдэг юм уу тийм ээ. Ингэж тогтоож олно. За 1921 хувьсгал ялсан гэдэг ч юм уу тийм. 61 он Монгол улс нүүб дэлсэн. За 2021 онд ямар үйл явдал болсон? За ковид үетэй холбооч юм уу тийм ингээд тогтоож болох нэ. Тэгээд энийг бас тодорхой үйл явдалд оруулаад
38 дэх ах байна. Одоо 1921 онд хувьсгал ялсан. 61 онд одоо Монгол улс нүүбд илссэн гэж 2021 онд биднэрт ярьж аж билээ гэдэг ч юм уу те. Гэх мэтлэнгээр бас тогтоох боломжууд байдаг бахнэ. За та бүхэнд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Бүгдэнд ажлын өндөр амжилт хүсье.